ажлын хэсэг дээр ярьж байгаад хоёр чиглэлийн зам хийх ёстой байна. Энэ үндсэн чиглэлээр яамдуудаас санал авахд зам төвөр хөгжлийн яамнаас санд нь энэ өгсний дараа ирсэн хоёр чиглэл байна. Энэ хоёрыг анхаарч үзээч гэгээд нэг нь 5-7 зүүн байнгийн чиглэл сая гişүүд дэмцэнгүү унагчлаа. Одоо элдв чигшин ярьж байгаа энэ чиглэлийг. За нөгөө чиглэл нь болохоор зүүн баян хангийн чиглэл бол одоо хураах гэж байгаа маа гişүүд. Зүүн баян хангийн чиглэл бол энд ямар ч хамаагүй ер нь Монголын Улаанбаатар төмөр зам төв коридороо бид нар зүүн баян ханги руу барихгүй бол болохгүй. Ирээнээр өдөрт 12хан вагон хүлээж авч байгаа. Нурмаг хичээгээр. Цаашдаа энэ үлийн одонд болох жагтай холбогдуулаад өдөртөө авах вагонуудаа дахиад буурна. Тийм учраас хүссэн ч эсвэл бид нар нурмаг хичээгээ доошоо Бухтын оройн руу шууд явуулах энэ зүүн баян хангийн чиглэлийн төмөр замыг тээзүүн хийгдсэн, зураг төсөл нь хийгдсэн. Энэ ажлыг энэ 20 онгод 2 жилийн дараа болоход хойдон жилээс энэ ажлыг эхлүүлэх ёстой байна гэсэн байдлаар ажлын хэсгээр ярьж оруулж ирсэн юм аа.